Сайн байцгаана уу? Jimex веб хуудсанд тавтай морилно. Бид өнөөдөр Jimex компаниар дамжуулан Японы болон Америкийн автомашины дуудлага худалдаанд хэрхэн оролцох, хэрхэн үнийн саналаа өгөх болон Jimex веб сайтын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Та Jimex компани дансанд барьцаа болох 65,000 йенийг байршуулснаар дуудлага худалдаанд оролцох хэрэгтэй ID болон пассворд толгогдно. Та тэр ID пассвортоо ашиглан www.jimex.co.jp гэдэг хаягаар ороорой. За гарч ирсэн хуудсанд та Jimex компаниас олгогдсон ID пассвортаа хийж өгнө. За ингээд та Jimex компани веб хуудсанд системд холбогдлоо. За Jimex компани сайтны давуу тал нь сайтанд бүх мэдээлэл багтсан байгаа. Компани танилцуулга, за auction, бизнесийн дүрм, my page гэх мэтчлэн та бүх мэдээллийг нэг хуудаснаас авах боломжтой юм аа. За ингээд гарч ирсэн энэ хуудасны талаар танилцуулъя гэж бодлоо. За цэгэрцсний хамгийн ихний хэсэг болох auction хэсэг. За энэ хэсгээс та Японы болон Америкийн авто аукшнд бол оролцох хэрэгтэй болох юм. За bid history хэсэгт та тухайн өдөр хийсэн үнийн саналаа та эндээсээ харах боломжтой. За wish list хэсэг нь ямар учиртай юм гэхээр та сонгосон машинуудаа wish listed лист үүсгэж, жагсаалт үүсгэж эндээ хийх боломжтой. Энэ wish listed та машинаа хийснээр дахин машин хайх ажлаас бол хөнгөрчлөгдөх юм. За дараагийн хэсэг болох order history хэсэг. За энэ хэсэгт болохоор таны худалдаж авсан бүх машины мэдээллүүдийн хэсэгт орсон байна. Худалдаж авсан машиныхаа мэдээллийн талаар энэ хэсгээс та орж хараарай. За payments хэсэг. Payments хэсэгт та төлсөн төлбөрүүдээ бас эндээс харах боломжтой. Түүнээс гадна payments manager хэсэг рүү орж дасанд байгаа мөнгөө машинуудтай хуваарлах юм боломжтой юм аа. За дараагийн хэсэг болох edit profile хэсэг. Энэ хэсэг нь my page-ийнхээ мэдээллийг өөрчлөх боломжтой. За дараагийн хэсэг нь inquiry хэсэг. Inquiry хэсэгт та хайж байгаа машинуудынхаа нөхцөлийг оруулж эндээс хайлт хийж болно. За points хэсэг. Points хэсэгт бол орж та өөрийнхөө цуглуулсан оноогоо шалгах боломжтой. За энэ дээр тайлбар хийхэд point-ийн систем манайд мөрдөгддөг байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр та манай компаниуд дамжуулан авсан нэг машин бүрт 1000 yen-тэй тэнцвүүц хэмжээний 1000 point бол цуглуулах боломжтой. Түүнээс гадна та манай компанийг өөрийн найз нөхөд болон машин худалдаа авахыг хүссэн хүнд санал болгосноор тэдний худалдан авсан машин болгоноос урамшуулал 1000 оноо цуглуулан авах ийм боломжтой байгаа. За дараагийн хэсэг announcement хэсэг. За энд бол манай компаниас одоо зарлж байгаа зарлал мэдээлэл бол энд тавигдах болно. За дараагийн хэсэг бол months of production хэсэг. За энэ хэсэгт бол та өөрийнхөө сонгосон машины он саруудыг эндээс шалгах боломжтой юм аа. За ингээд Японы дуудлага худалдаанд яаж орох талаар танилцуулъя. Та auction зэсний Japan Car Auction гэдэг хэсэг рүү орно. За ийшээ ороод та хэрвээ машиныхаа лот дугаарыг мэдж авах юм бол энэ хэсэгт та лот дугаараа хийж өгөөд хайлт тавьчиг дарахад машин чинь гарч ирэх болно. За лот дугаарыг мэдгүй тохиолдолд та auction болох өдрөө сонгож өгнө. За түүний дараа auction-ийнхоо одоо байршлыг нэрийг нь сонгож өгч болно. Эсвэл энийгээ шууд any гэдгийг сонгож өгөөд дараагийнхаа сонголтыг нөхцөлийг оруулж өгөөрэй. За дараагийн хэсэгт болохоор үйлдвэрлэгч. Энд дээр жишээ болгоод Toyota-гийн машиныг хайж үзье. За Монголд хамгийн эрэлттэй байдгаар нь Prius машиныг хайж үзье гэж бодлоо. За Prius машины. За дараагийн хэсэгт болохоор та машиныхаа он болон за моторын багтаамж, явсан километрийн заалтыг дооруулж болно. За автомат механикийн энд сонгорой. Мөн загварынхаа кодыг та оруулж өгч болно. За дараа нь auction-ы үнэлгээг та энд зааж өгч болно. За 2009-оос 10 оны Prius машин гэж хайж үзье.
За бидний өгсөн заалтын нөхцөлийн дагуу хайхад 200 машин олдлоо. За одоогийн байдлаар аукшнд үн өгөх бололцоотой машиныг хайж үзье. За энэ 2010 оны 51346 гэдэг дугаартай машиныг сонгоё гэж бодлоо. За энэ гарч ирсэн хуудсанд тайлбар хийхэд бол за энэ хуудсан дээр за тухайн машины зураг, тухайн машины дуудах он сар өдөр цагтайгаа тэгээд ямар аукшнд ямар лот дугаартай дуудах вэ тэр мэдээлэл нь за хэдэн оны машин, ямар загварын, ямар салонтой, ямар километрийн заалттай, за ямар мотортой, ямар өнгөтэй, ямар арлын дугаартай машин бэ гэдэг энэ бүх мэдээлэл энд гарч ирсэн байна. Хэрвээ та wish list-д тухайн машиныг сонгоё гэж бодвол энэ add гэдэг төвчөн дээр дарж өгөөрэй. За машиныхаа мэдээллийг авахыг хүсвэл 51346 гэдэг лот дугаар руу оръё. За ингээд ороход энэ гарч ирж байгаа хуудсан дээр за хамгийн зүүн талд нь машины зургууд байна. За энэ зурган дээр бол ихэвчлэн урдаас харсан зураг, хойноос харуулсан зураг, салооны зураг, түүн дээр auction sheet-ний зураг гэсэн ерөнхийдөө бол 4 машины зураг тавигдсан байдаг. За тухайн машины мэдээллийг авах хамгийн гол зүйл нь бол auction sheet байгаа. Auction sheet-н дээр одоо бичигдсэн зүйл одоо энэ товчлол өсгөнүүдийн талаар тайлбарыг та энэ хуудасны хамгийн доод талд нь байх энэ товчлолууд энэ тайлбарыг харж эндээс бол та ойлголт авч болно. За түүний дараа дунд хэсэгт нь бол машины үндсэн мэдээллүүдийг энд багтааж өгсөн байна. За хуудасны баруун талд үнийн саналаа оруулах энэ хуудас энд тавигдсан байна. За энэ дээр тухайн машинда одоо үнийн саналаа оруулж үзье. За энэ дээр 2010 оны L загварын хар плюс байна. За энэ машин дээр үн хийж үзье. За та өөрийнхөө сонгосон үнээ одоо энэ MyBid хэсэгт хийж өгнө. Тэрнийхээ дараа USD гэдэг сонголтыг JPY гэж болгож өгнө. За түүний доор энэ 3 сонголт байна. Энэ 3 сонголтын auction price гэдэг сонголтыг нь сонгож өгөөрэй. За түүний дараа хэрвээ та группээр машин авах бол тухайн машиныхаа хэдэн машин авах тоогоо зааж өгнө. За тэгээд доод талд нь группээ үүсгэж өгнө. За түүний доор талд мессеж хийсэгт бол та энэ машины талаар ямар мэдээлэл авмаар байна. Тэр мэдээллээ та энд оруулж өгөх хэрэгтэй. За тэгээд Megabit гэдэг товчийг давж өгье. За ингээд дарангууд за тухайн машины дуудах нь 550 мянгаас дуудана гэсэн мессеж гарч ирлээ. За энийг окей болгоод өгчий. За тэгээд дахиад Megabit товчийг дараад өгнө. За ингээд дараад өгөнгүүт таны машин CX гэдэг группт энд багтсан байгаа нь энд харагдаж байна. За энэ маягаар Gimex компани манад дамжуулаад дуудуулаад өмнө хийх юм. За Gimex компани вебсайтны дахиад нэг давуу тал нь бол юу юм бэ гэхээр та өөрийн сонгосон машиныхаа дуудлага худалдааг бодитоор харж болно. Та бодитоор дуудлага худалдааг харахын тулд энэ тухайн хуудасны баруун дээд талд байгаа See Live Auction гэдэг хэсгийг товчийг дарж өгөөрэй. Энд дарснаар та одоо Японы дуудлага худалдааг бодитоор харах боломжтой юм аа. За тэгээд манай веб сайтаар зочлсонд баярлалаа. Дараагийн мэдээг хүртэл баяртай. Баярлалаа.